Тэгэхээр бид нар өөрөө дэлхийн хамгийн хүүтэн хот нийслэл те. Гэтэл бид нар ингээд дулаалтаа шийдэж чадаагүй өнөөдөртөө золгоцсон байна. Энийг шийдэхин тулд байшин хороололч дулаалтын чиглэлийн одоо нөгөө фасадны дулаалга юмнуудын ажлууд үргэлжилж байна. Бидний өөрсдөө гардаж хийх гэж байгаа ажлууд 51,000 айлыг дулаалтын шийдсэний дараа дулаалт нь болчлоо гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд нөгөө нийслэлийн агаар орчны бохирдлын албанаас очоод нөгөө төхөөрөмжүүдийг сурлуулаад гарна. За ингээд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгнө. За дээр нь тодорхой нөгөө угаар утааны мэдрэгчийн системүүдэд сурлуулна. За аппликейшнуудыг сурлуулна. Шаардлагатай одоо тохиолдолд хийгээ шинээр одоо захиалах энэ төр ийм хүргэлтийн системүүд одоо бид нар ерөөхдөө хийгээд дуусч байна. За гол асуудал хий өөрөө импортоор орж ирж байгаа одоохондоо. Импортоор орж ирж байгаа хийг тасалдалгүй ханган нийлүүлэх чиглэлийн гадаад худалдааны гэрээ хэлцээрийг бидний 5 сарда байгуулахаар ингээд төлөвлөж байна. Тэгээд нөгөө ханган нийлүүлэлтийн систем гэдэг бол аюул чухал. За энэ өнөөдөр импортоор оруулж ирсэн газыг жижиглэнгээр түгээдэг нэг 10 гаруй аж ахуйн гэж байгаа. Тэгээд эдний хүний нөөц ачаал энэ бүгдийг харгалзан үзнэ. Эдгээр бас аюулгүй байдлыг хангана. За ингээд дулаалгаа шийдтсэн хөрөмжөө суйрлуулсан айл өрхөдөд бид нар 9-р сарын 15-наас 5-р сарын 15-ны хооронд одоо эхний ээлжинд энэ хэрэглээнд сая эрчим хүчний үн энэ төр нэмэгдсэн байгаа учраас хийнчилсэн, цахилгаанчилсан айл өрхөдөд нийслэл Улаанбаатар хотоос энэ 8 сарын хугацаанд нийтдээ 900 орчим мянган төгрөгийн нэг айлд татаасыг өгнө. Тийм. Татаасыг сарын онцлогтой нь уялдуулж өгнө. 9 сарын 15-наас 10 сарын 1 хүртэлх хугацаанд 25 мянган төгрөг. 10 сард 50 мянган төгрөг. 11 сард энэ чинь хүүтрүүд ирж байна. Тийм. 200 мянга гэж явж байгаад 3 дугаар сараас эхлээд 150 125 гэдэг дуусна. Энэ тооцоолурыг яаж одоо тохиолдуулах гэсэн бол энэ одоо нөгөө нэг санхүүт гэдэг юм уу зардал тухайн сарын зардал нь ямар хэмжээгээр нөлөөлнө? Яг хөө бид нар одоогийн байгаа дулаалгаа шийдсэн тохиолдолд одоогийн хэрэгжилж байгаа нүүр судалтаа авж байгаа дарамтаас нь одоо нүүр судалтаа авж байгаа тэр хэмжээнд нь одоо байлгах юм агуулгатай өөрөөр хэлбэл хэрэглэгчд хэрэглээний шок өгөхгүй байх уу одоо байдлыг л тооцож байгаа. Нэг айл дунджаар нэг 80-аас 150 мянган төгрөгийн нүүрс хэрэгжилж байна гэдэг. Одоо яг нөгөө идэр 9 эхэлсэн үед энэ төр ийм тооцоонууд байгаа. Тэгэхээр бид нар нөгөө одоо нүүрс хэрэглэнээс хийн хэрэглээ рүү шилжчихээр нэгдүгээр түүний амьдрах орчин эрс сайжирна. Тийм ээ. Одоо эзэгтэй өглөө босоод үнсээ унгаагаал нүүрсээ түлээл энэ бол айгүй хэцүү ажил واخгүй. Одоо энэ бидний дэлхийн нийтээрээ л энэ рүү шилжсэн. Тэгэхээр яг энэ дараалал явж байгаа. За тэгээд хийн шилжилтийн 2-3 дугаар үе шат энэ төргээд бид нар төлөвлөгөө хийсэн зүйлүүд байгаа гэдэг хэлье. Ер нь бол дулаалгын асуудал нэлээд чухал сонсогдож байна л доо. Тэгэхээр иргэдийн оролцоо маш чухал байх нь байна. Энэ дээр одоо яаж дулаалгын хин яаж хийх үү гэдэг айгүй бол нөгөө өөртөө бас дулаалга хийж чадахгүй ч хүмүүс байгаа л да. Энэ дэр бас нөгөө төрийн байгууллагын хаана хөвлөд ажиллана гэдэг нэг юм үзсэн. Яг яамдуудыг оруулахыг болсон. Яг тэр уг нь бол засгийн газрын тухай хуулиар бүх сайдын ажлын чиглэлүүд дээр агаарын бохирдлыг бууруулах заалт үүдээ. Тэгээд одоо сайд дээр өөрсдөө ажлыг хот өөрийнхөө ажлыг мэдээж хэрэг одоо зэвсэг төвчин барилгын цэргийн анги нэгтгэлүүдийг дэмжлэг үзүүлэхээр одоо оролцуулахаар ингээд төлөвлөж байна. Айл өрхөд өөрсдөө заавал оролцоох хэрэгтэй. Тэ эн чинь тухайн хүний л амьдрах орчны асуудлыг шийдэж байгаа. Бид нар нөгөө байшингуудыг дулаалах нэг загварын зураг гадна фасадны материал энэ төрөг бүгдэлт нь одоо захиалж байгаа л яг угсрах ажилд гэрээ айлыг оролцуулна, шалны дулаалгаа өөрсдөө шийд, гонхоо шийд, хаалга үүднийхээ дулаалгыг шийд мэддэг ийм стандартуудыг ер нь бүгдийг тогтоож байна. Одооний материалдар Орос улсчлалд нэлээд явж байна. Сэлбэдэд төв, Баяушуудад төв гэдээ явж байгаа. Шараад гэдэг. Ханы материал. Тэгэхээр одоо энэ дээр нөгөө нэг та өчтөрхөн Сүхбаатар дүүргийн 9 дугаар хороонд очиж ажилласан байлээ. Тэнд бол одоо яг нөгөө
барилгажилт явсан давхар бас одоо нөгөө хуучин гэр сууц ч гэдэг юм уу байшин барилгууд ч гэдэг юм уу дахин төлөлт хэрэгжээгүй байшин барилгууд нь гэр хашаа байшингуудтайгаа зэрэгцээ оршиж байгаа нэг юм нөхцөл байна л да. Тэгэхээр цааш нөгөө дахин төлөлтийн бодлого юм ямар хөө байх вэ? Өчигдөрхөн яг ажилласан 9 дугаар хороонд ер нь цааш ямар хөө байдлаар ажиллах вэ цааш? Дахин төлөвлөлтийн бодлогыг бид үндсээр нь өөрчилсөн. Өөрөөр хэлбэл нэг барилгын компани хэсэг гэр орооллын айл өрхүүдийг зааж өгчөөд чи чөлөөлөөрөө чи барилгаа бариараа чи тэгээд өөрөө одоо бизнесийг ашигтай ажиллаа гэдэг ийм ямар ч боломжгүй зүйлийг дахин төлөвлөлт гэж өнгөрсөн одоо 10 хэдэн жил 20 жил худал сурталгуулах гэсэн. Одоо яг дахин төлөвлөлтөөр одоо бүтэн босцсон тийм харуул байхгүй л байна л да. Тэгээд тэр дотроо ямар ч стандарт байхгүй. Тэгэхээр бодлого яаж өөрчлөгдсөнгээр бид нар хэсэгчлсэн ерөнхийлөгөөнийхөө дагуу газар чөлөөлтөд хот хийж өгье. Инженерийн шугам сүлжээг чинь татаж өгье. Төлөвлөлтийг хийж өгье. Тэрэн дээр барилгын компаниуд барилгаа бариа. Яг хотоос өгсөн стандарт төр нэгтршил гадна талбай тогтчлтын тооцсон яг тэр хэмжээгээр л барь. Тэгээд ашигтай барьсан талбайхаа ашигтай талбайхаа тодорхой хувийг одоо юу гэдэг 15-аас 30% энэ дотор нөгөө онцлогоос шалтгаалж шүү дээ. Хотын орон сууцны фондод өг. Хотын орон сууцны фонд нөгөөхөө зараад зарсан мөнгөөрөө дахиад хажуудлаж газрыг чөлөөлж өгнө гэдэг. Ийм байдлаар бид нар одоогийн байдлаар 70 гаруй байршилд бид нар газар чөлөөлтийн ажлууд явуулж байна. Хэн одоо дараагийн уулзалт руу орлоо. Хүү зэрэглэлтэй та уулзсан болов бас өсөглөн зарж байгаа мэдээ. Одоо яг ямар шаардлага тавиад байгаа юм бэ? Франчайз ирэх энтер нэхэж бид нар одоо байдлаар тэмцэн төр гэсэн бас ярьсан байлээ шүү дээ. Яг юу нэхэд юу шаардаад байгаа юм гээд. Надад одоогор бичгээр ирсэн юм болов. Гэхдээ би таадаас нэг л юм асууя. Энэ бол 90-ад оноос хойш эхэлсэн төргүү үйлчилгээний цэг. Одоо орчин цагт тийм ээ. Ямар ч ариун цэврийн байгууламж байхгүй. Ариутгах татваргүй. Тэгээд иргэдийн чөлөөтэй зорцдог талбайнууд дээр ингээд барьцсан. Тэр тэнд байгаа хүн өдөр тутамдаа хүнд одоо бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг гараас гарт өгч байгаа. Тийм ээ. Тэд энд ямар ариун цэврийн аюулгүй байдал байгаа. Энэ боломжгүй. Иргэд бүгд л одоо энэ сайхан талбай цэлийгээд байна. Сайхан чөлөөтэй алхахад амар байна гэдэг зүйл ярьж байна. Тэгээ би бүх төөц эрхэлдэг иргэдэд хэлсэн. Манай нийслэлийн засгийн дарганы тамга газар ирж уулзахад нь манай тамга газрын дарга амглан 2 санал тавьсан. Нэгт нь дипломтой ч дипломгүй ч бүх хүнийг нийслэлийн төр захиргааны байгууллагад бид нар ажилд авъя. Нийтийн тээвэрт, ус суугт, орон сууцны конторт, тийм ээ? Тамгын газарт нийтлэг үйлчилгээний бүгдэнд нь ажилд авъя. Тогтчлт үйлчилгээний компанид ажилд авъя. Ялангуяа миний саяны дурдсан нийтийн тээвэр одоо тэр юу вэ штэ орон сууц осноо гинтрийн цалин бол дандаа 2 саяас дээш 3 сая хэдэн зуун болцсон ийм ажлын байрууд авъя гэсэн нэг саналыг тавьсан. Хоёрт нь үнэхээр бизнес эрхлэе гэж байгаа бол бид нар наран туул дээр бүтэн жилийн чинь түрээсийг өмнөөс чинь төлөөд өгье гэсэн үгүй гэсэн. Тий. Ерөөсөө л юм байна. Тэгэхээр чи энэ улс чи өөр ингэсэн хуультай цаацтай тийм ээ дүрмтэй журамтай улс шүү дээ. Тэгээд одоо нэг хэдэн хүн өөрсдөө дураараа одоо тэгээд Сүхбаатарын талбай дээр чи би бүгд ирээд түүцтэй байна зарчим ялгаагүй шүү дээ. Эн чинь бусдын ирэхээр бусд ирэх чинь хязгаарлагдсан шүү дээ. Энэ үйлдэлийг бол би анархизм гэж байна. За баярлалаа. За баярлалаа.